Сайн байцгаана уу хүмүүстээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө ээлжид хичээлд орцгоё. Өнөөдрийн хичээлийн сэдэв биш авийн үсэг. Зургийг ажиглаарай хүмүүстээ. Зураг дээр юу байна вэ? Зураг дээр мод байна. Ямар мод бол модны нэрийг мэдчихэж байна уу? Модон дээр юу ургасан байна вэ? Самар ургасан байна шүү дээ. Самар маань ямар модонд ургадаг болоо? Хэрэм самар цөмөж байна тийм үү? Цөмөж байна гэж ярьдаг. За хэрэм бол самрын дуртай. Бид ч бас самар цөмөх дуртай тийм үү? Тэгвэл бидний идэх дуртай, цөмөх дуртай самар маань ямар модонд ургадаг юм болоо? Модны нэрийг бүгдээрээ мэдэж авцгаая. Уншаарай. Хуу. Бид энэ үгийг уншиж чадна шүү дээ. Хуу. Ш. Хэлээрэй. Ш. Нэрийгээд уншия. Хуш. Тэгвэл төгсгөлд нь орж байгаа энэ гэгүүлэгч үсгийг өнөөдөр бид дуудаж сурах нэ. Ш. Хэлээрэй. Ш. Үгээ уншия. Хуш. Тэгвэл самар маань ямар модонд ургадаг байх нь? Хуш модонд ургадаг байх нь. Хуш. Хэлээрэй. Хуш. 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 Тэгвэл төгсгөлд нь орж байгаа үсгний авиан дуудлага нь ш. Ш. Тэгэхэд үгийг хэлээрэй. Хуш. Хуш. Тэгвэл өнөөдрийн бидний үзэж байгаа үсгний дарамал том хэлбэр нь. Дарамал жижиг хэлбэр нь байх нь. Юутай төстэй байна? Өөрсдөө бүтээгээрэй. Баримлын шавраараа бүтээж болно. Лего тоглоомороо бүтээж болно. Өөрсдийнхөө хичээлийн хэрэгсэл болох харан дагаараа бүтээж болно. Хэлээрэй. Ш. Дагаад хэлээрэй. Багшаагаа дагаад хэлээрэй. Ш. За юуны зураг өгтүүдээ сүх. Тэгвэл хажуу талд нь байгаа сүхний юу гэж нэрлэдэг юм болоо? Иш. Уншаарай. Иш. 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 Догноор уншвал иш. Уртаар уншвал иш. За битүү үе дээр уншигдаж байна тийм үү? Иш. Иш. Өш. Өш. Хэлээрэй. Өш. Өш. Хаш. Хаш гэж юу хэлдэг вүлээ? Хөөрг хийдэг чулуу бас хаш гэж нэрлэдэг. Хаш. Хаш. Хааш. Хааш. Хаш. Уртаар уншвал хааш. Хөш. Хөөш. Хөш. Хөөш. Миний зураг өгтөдөө анааш. Анааш гэхэд ямар үсгээр эхлэж байна вэ? А. Дуудахтай бол а. Нааш. Анааш гэдэг үедээ хоёр үедээ эр үг. За хоёр их шиг байгаа учраас хоёр үедээ гэж тооцож байгаа. Үсгээ тоолъё. 1 2 3 4 5 үсгээс бүтэж бичигдэж байна. Хэдэн авиагаар дуудагдсан? 1 2 3 4 авиагаар дуудагдсан. Уншаарай. Анааш. Анааш. А. Нааш. Анааш. Ш. Юуны зураг? Тохош. Хүүхдүүдэд та нар мэдэхгүй байж магадгүй. Тэгвэл тохош гэдэг маань маллын хэрэгсэл байх нь. Зөөлөгч гэсэн үг. Эмээлийн доор жиргэвч, зөөлөгч болгож хэрэгэлдэг. То. Хош. Тохош. То. Хош. Тохош. Тохош. Эхний үсгийг үзээгүй учраас зураасаар тэмдэглэсэн. То. Хош. Тохош. За, альмаар юу хийсэн байна вэ хүүхдүүдээ? Нуу. Хаш. Мухаш. Нуу. Хаш. Мухаш. Эхний үед өө байвал хоошид а шиг дагдаг гэж хэлсэн тийм үү?
нухаш. А гişиг дагахтаа богино гişгийн хувьд яригддаг юм шүү хүүхдүүдээ. Нухаш. Нухаш. Үгийн хоёрдугаар үед гişиг маань богиноор бол ордоггүй. Урт гişгээр бол орж болно. Нухаш. Нухаш. Богино гişгийн хувьд орж болдгоо гэж хэлсэн тийм ээ. Гişгийг дагаж а гişиг ордог байгаа. Нухаш. Юуны зургуу банш хэлээрэ банш. Банш. Бан. Ш. Банш. Бан. Ш. Банш. Бан гэх хэлний угийн энээр хэлэгдэж байгаас ардаа гişиг байхгүй. Банш. Банш. Хаш. Харш. Уншаарай. Хаш. Харш. Харш. Ханш. 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 Хайш. Хайш. хэлээрэй. Хаш. Харш. Ханш. Хайш. Хайш. Ш. Хаш. Харш. Ханш. Хайш. Хас. Хаш. Харьцуулан уншаарай. Хас. С. Хаш. Ш. Хоёроор дуудагдаж байгаад ялгаарай. Хас. Хасах гэдгийн хас. Хоёр тоо хооронд нь хас. Хас. Хаш. Хаш хөөрөг гэдгийн хаш. Хаш хэлээрэй. Хас. Хас. Хаш. Хус. Хус. Модны хус. Хусны холтос гэж нэрлэдэг. Хус. Хуш. Хуш. Хус. Хуш. Хөөс. Хөөш. хэлээрэй. Хас. Хаш. Хус. Хуш. Хөөс. Хөөш. дахиад хэлээрэй. Хас. Хаш. Хус. Хуш. Хөөс. Хөөш. Авин дуудлага нь с. Ш. ялгаатай байгаад хас. Хаш. Хус. Хуш. Хөөс. Хөөш. За ямар өнгөө? Шар. Шар хэлээрэй. Шар гэхэд ша гэсэн үе бүтэж байна. Задгаа үе байгаад ша. Р. Шар. Юуны зургуу шил. Шил. Ши. Ил. Шил. Шил. За шээ гэсэн богино үе бол байдаггүй. Дахиад сонсоорой. Шээ гэсэн богино үе бол байдаггүй. Гişгээр иш гээгүүлэгчдэр яхна задгаа үе бүтдэггүй байх нь. Богино гişгийн хувьд шүү. Шил. Шил. Ши. 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 Миний зургуу шохой. Шо. Хой. Шохой. Шо. Шо. Хой. Шохой. Шохой гэхэд шоо гэсэн үеэр эхлэж байна. Задгаа үеэр эхэлж байгаас гişгээр амлаад шо. Хой. Шохой. Юуны зургуу шовоо. Шовоо гэхэд шо. Оо. Шовоо. Шо. гэсэн задгаа үеэр эхлэж байна. Шо. Оо. Шовоо. За битүү шилгэгийн шүл. Шүл. Шо. Шүл гэдэгт шөө гэсэн үеэр эхлэж байна. Шөө. За шүрэн ирэх гэдгийн шүү. Р. Шүр. Шүү. Шүр. Шүү. Шүү гэсэн үеэр эхлэж байна. Ха. Шаа. Хашаа. Ми. Шээ. Мишээ. За шээ гэж богино үе бол байдаггүй. Урт үе
байж болох нэ. Ми, шээ, мишээ. Хор, шоо, хоршоо. Хо, шөө, хошөө. Хө, шөө, хөшөө. Хэн, шүү, хэншүү. Дахиад уншаарай. Ха, шаа, хашаа. Ми, шээ, мишээ. Хор, шоо, хоршоо. Хо, шөө, хошөө. Хө, шөө, хөшөө. Хэн, шүү, хэншүү. За, шаа, шээ, шоо, шуу, шөө, шүү гэсэн урт гişгээс бүтсэн задгаа үе байдаг байх нэ. Тэгэхээр урт гişгээр дуудагдаж байгаа бол урт гişгээрээ бичигддэг байх нь байна шүү. Хашаа, мишээ, хоршоо, хошуу, хөшөө, хэншүү. Урт гişгээр бол 7 гişг үсэг маань болуулаа үгийн төгсгөлд орж болно. Одоо бүгдээрээ их уншия. Мал гэсэн эхийг уншихын тулд одоо бүгдээрээ 2 үетэй болон 3 үетэй үгийг биеэр туслан уншия. Ми, ми, миний. О, вөө, өвөө. Таван. Хо, шөө, хошөө. Мал, мал, лав, маллав. Нэ гэж бичээд энэ гэж хэлнэ. Энэ. Ма, нэ, манэ. Ма, лин, малин. Эрэг учраас эрэгний бичиж байна. Малин. Ха, шаа, хашаа. Ма, лин, малин. Шим, их. Мэ, эмээ. У, нэ, үнэ. Саав. Мөнх, шүр. 3 гээгүүлэгч байгаа учраас 3 дахь гээгүүлэгчийн өмнөр үйлдэж байна. Мөнх, шүр. Мөнх, шүр гэдэг хүний нэр байх нь. Сүү, шүүлээ, шүүлээ. Ши, н, хүү, шин, хүү. Шинхүү гэдэг хүний нэр байна. Тэгэхээр энд шин, хүү гэж 2 нэрнээс бүтсэн нэг хүний нэр. Тэгэхээр зэрэг энд төгсгөлтөнд байгаа шин гэдэг эхний нэрний энэ маань нэ гэж уншигдахгүй энэ гэж уншигдах нь. Шин, хүү. Ши, н, нэ гэж үчээд энэ гэж уншина. Шин, сүү. Ла, уулаа. За дахиад уншаарай. Мал. Миний, өвөө, таван, хошуу, мал, маллав. Энэ, манай, малын хашаа. Малын, шим, их. Эмээ, үнэ, саав. Мөнх, шүр. Сүү, шүүлээ. Шин, хүү. Шин, сүү, уулаа. За эхийн маань нэр юу лээ? Мал гэсэн нэртэй их байгаа. Тэгэхээр энэ их дотор малын тухай гарна гэсэн үг. За хэн мал малладгүй? Өвөө. Хиний өвөө? Миний өвөө. 5 хошуу мал маллав. Тэгэхээр 5 хошуу мал гэхээр үхрάδуу, тэмээ, хонь ямаа гэсэн 5 төрлийн малыг бүгдийг нь малладаг айл байх нэ. Өвөөгийнх нь тийм үү? Тэгэхээр зэрэг мал маллахад хашаа байдаг тийм үү? Тэгэхээр энэ манай малын хашаа. Хэн нэгэнд хэлж өгч байна. Малын шим их. За малын шим их гэж юу хэлж байгаа? Малаас арьс, мах, сүү их олон төрлийн
ашиг шимийг авдаг гэсэн үг. Эмээ, үнээ, саав. Хэн үнээ саасан? Эмээ саасан. За тэгтэл мөнхшөр саасан сүгийг яасан бэ? Шүүсэн. Шүүсэн сүгийг хэн уусан? Шинэхүү уусан. Шинэх нь шүүсэн сүү шүү дээ. За тэгвэл хүүхдүүдэд дахиад уншаарай. Мал. Миний өвөө, таван, хошуу, мал, маллав. Маллав гэдэг үгээр өгүүлбэр төгссөн байна. Энэ манай малын хашаа. За тэгэхээр нэг утга санааг илэрхийлсэн нэг өгүүлбэр гэсэн үг юм. Энэ манай малын хашаа, малын шим их гээд нэг өгүүлбэр байж болохгүй. Энд малын хашааны тухай яригдж байна. Энд болохоор дараагийн өгүүлбэрт нь малын ашиг шимийн тухай яригдж байна. Тэгэхээр тусдаа өгүүлбэр гэсэн үг. Эмээ үнээ сав бас тусдаа өгүүлбэр. Үнээ саасан тухай байгаа. За дараа нь мөнхшөр сүү шүүлээ. Дараагийн өгүүлбэр нь болохоор мөнхшөрийн хийсэн үйлдэлийг өгүүлсэн байна, тийм ээ. За дараагийн өгүүлбэр нь болохоор шинэ хүүгийн хийсэн үйлдэлийг бас өгүүлсэн байна. Тэгэхээр өгүүлбэрүүдийг хооронд нь хольж бүгдээрнгийн жижигээр бичиж болохгүй байх нь шүү хүүхдүүдээ. Дахиад уншаарай. Мал. Миний өвөө, таван, хошуу, мал, маллав. Энэ манай малын хашаа. Малын шим их. Эмээ үнээ сав. Мөнхшөр сүү шүүлээ. Шинэхүү шин сүү уулаа. Эмээ үнээ саагаагүй бол шинэхүү сүү уухгүй. Мөнхшөр сүү шүүгээгүй бол шинэхүү бас сүү уухгүй. Тэгэхээр зэрэг эмээ үнээ сав гэдэг өгүүлбэр маань хаана орох нь гэдгийг бас цаг хугацааны хувьд өөрсдөө бодоорой. За ингээ хүүхдүүдээ ихээ маш сайн уншин шүү. Бидний өнөөдрийн үзэж байгаа үсгийн бичмэл хэлбэрхэн байх нь. За хэдэн зурлагаас бүтэж байна уу? 3 зурлагаас жижиг иш үсэг маань бүтэж байна. Орхис төгсгөлтэй догношилон зурлага хэд орж байна уу? 3 удаа орж байгаа. За энд мөн дэгээ эхлэлтэй орхис төгсгөлтэй урьдчилан зурлага. Орхис төгсгөлтэй урьдчилан зурлага 2 орсон байгаа. Одоо бүгдээрээ хэрхэн бичих бичлэгийг үзье. За жижиг иш үсгийг хэрхэн бичиж байна уу? Сайн хараарай. Цэгийг өөрсдийнхөө үзэг явж байгаа гэж бодно шүү. Одоо том иш үсгийг хэрхэн бичиж байна уу? Хаанаас эхэлж байна уу? Сайн ажиглаарай. Хүүхдүүдээ багшийнхаа бэлтгэсэн видео хичээлийг багшаагаа даган сайн зөв уншаарай. Баяртай хүүхдүүдээ.